Монгол улсын ерөнхийлөгч нь 2025 оны 44-р зарлигийн дагуу Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Чоолсон хотын намрын мод тарих ажилд хамт олноороо идэвхтэй оролцож Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 42 ширхэг улаас сулгалаа. Хилцэн албан хаагчид гэр бүлийн гишүүдийн хамт Хэрлэн сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах байгууллагын хуваар талбайд Нарс 20 улаас 5 бургас нийт 55 мод нэмж тарилаа.